Эрика байна. За өнөөдөр 5 сарын 9. Наа хэшиж явж байгаа гэж бодож байна. Та нар ажаа гэгэнт ингэж мэдгүй. Хэрвээ мэдэх бол заяа. Би тэр хүнтэй уулзахаа явж байна. Ягч бичлэн уулзах гэдэг байна. Тэр хүний одоо номын айлтгал болж байгаа. Тэрэн дээр нь би яг очиж байгаа. Тэгээд би яг өчтөр нөгөө нэг замд явж байхдаа нөгөө Чикаго дэх группгүй тийм группгүй пост хараад байжсэн чинь нэг л таньдаг хүн. Тэгээд харсан чинь харин манай ажаа гэх юм бэ те. Би бүр амар баярлалаа л тэг ном айлтгах өдрүүдийг нь хараад гисэн чинь 9, 10, 17, 24 гэсэн юм байна. 10, 17-нд ямар ч нэг тийм локейшн тавиагүй те. Би 17 өдрийг 9 өдрийнхийг нь хамгийн ойрхныг нь харсан байхгүй юу. Үтгэр харах. Шүү надраа өрлөхгүй юу? Тэгээд өрөвчсөн. Тийм болоод байгаа юм бол үгүй байна. Тэгээд 5 сарын 9-нд болохыг нь харсан чинь манайхаас бараг 4 цаг явахаар гадарсан байхгүй амар хол. Тэгээд тренер штэ. Тэгээд за ер нь хотлон биш үү гэж бодчихсон. Тэгвэл 24-нийх нь тэгээд хийгснэ. За би 24 гэхээр бараг Монгол буцчул яах юм. Тэгэхээр чинь шал хотлон байж та тэгээд ингээд уулзах болох гарч ивэл амар юу юм шүү. Боломж юм шүү. Зүгээр хамгийн ихэнд нь уулзахтай уулзалтаа гэл. Тэгээ өнөөдөр би ингээд тренерээ дамжаад тэгээ энэ болохоор манай гэрээс бол 3 цаг 40 минут явахаар газар нэлээ гар утчихна. Эхлээд трен хүртэл рүүгээ би автоос хасагдсан байгаа. Тэгээд трендээ суугаад тренд нь болохоор 375 орсон заяа. 10 буудал яваад буусан. Тэгээд дараа нь дахиад 2 автоос цугсан. Нэг автоос нь болохоор 80 зогсоол зогссон заяа. Нөгөө нэг автоос нь болохоор 30 зогсоол зогсоод одоо би ингээд очих гээд 15 минут болох байгаа. Одоо яг очих гэж би очиад хамтдаа уулзъя. Арамэнд за өнөөдөр ажаагийнтэйгээ очиод уулзчихсан. Тэгээд би болон миний гэр бүл миний хамт олон болох ах эгч дүүнэрийнхээ өмнөөс баярлсан талархснаа илэрхийлээд тэнд одоо ямар хуу зүйл болдог гэдгийг нь өөрөө биеэр мэдрээд шинэ гоё монгол хүмүүстэйгээ уулзаад номын хур сонсоод хүрээд ирсэн байгаа. Над бүр үнээр таалагдсан. Тэгээд ном сонсож байгаа хугацаанд бүр өөрийн ирэхгүй нэг тийм талархсан мэдрэмж төрөлсөн. Тэр нь бас их гоё таалагдсан байгаа. Тэгээд ер нь бол happy байсан гэж хэлж байна. Жохон ядарсан юм шиг үлээ нэлийн замдаа унтаад байна. Тэгээ одоо унтандаа